Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэргийн хохирогчийн хажаанд нийслэлийн Багнуур дүүрэг цагдаагийн хэлтэс Хинтээ аймаг дахь цагдаагийн газрын аль багчид хамтран Төв аймгийн Баян Жаргалан, Баян Дэлгэр, Хинтээ аймгийн Дэлгэр хаан дархан, Баян Мөнгсөмд Хэрлэн Баян улааны орчмоос 2017 оны 12 дугаар сарын 5-ны үед 10 тонны адууг хулгайлан адуун дундаас сартай хэр, толин сартай халтар, хонгор хүрэн зэрд зүсмийн 5 тонны адууг таслан хөөж Багнуур дүүргийн нутаг дэвсгэр даваачиж 2017 оны 12 дугаар сарын 7-нд нядлан махыг нь бусдад зарж борлуулсан хэргийг илрүүлэн шалгаж байна. Энэ хэргийнхээ энэ нарын этгээд үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоож шалгалтын ажиллагаа явуулж байна. Иймд уг хэргийн хохирогчид 99-20-2038 утсаар цагдаагийн байгууллагатай холбогдно. Мөн Баян зүрх дүүрэг цагдаагийн 3 дугаар хэлцээс сэжигтэй этгээд ТБ нар нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны үед Хээрмор зөвчих голоос цуулбар эмтэй дэлтэй хонгор адууг хулгайлсан гэх мэдээлэл хэрэг бүртгэлтийн хэрэг нэмэрдэн шалгах ажиллагааг явуулж байна. Дээрх адуун Төв аймгийн Сэргэлэн, Баян Дэлгэр, Эрдэнэ арх ус зэрэг сумын орчмоос алдагдсан байж болзошгүй байх тул эдгээр адууг алдсан хохирогч яаралтай тус хэлцэд ирж уулзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 2017 оны 12 сарын 27-ны өдрийн орчинд Баян зүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрээс Хэр зүсмээр хонгор зүсмийн зөв чихнээс цуулбар морд тус олдоод байна. Иймд дээрх мордыг алдсан иргэд байвал Баян зүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлцээр чамдно.